Сайн бацгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За та дасгал хөдөлгөөн хийхээр зөвхөн жингээ хасна, за булчингаа чангална, зүрхээ хамгаална гэж боддгоо. За дасгал хөдөлгөөн зөвхөн таны биеийг биш, таны дархийг ч бас дасгалжуулдаг байна. За өөрөөр хэлэх юм бол алхах, хөдөлгөөн хийх, за биеэ идэвхтэй байлгах нь ой санамж, анхаарал төвлөрөл, сэтгэн бодох чадвар, за мөн бүр нас ахих үеийн тархины эрүүл мэндэд хүртэл нөлөөтэй байх нь байна. За 2026 оны 4 сарын 17-нд Харвардын эрүүл мэндийн хэвлэсэн мэдээлэл зурцснаар за дасгал хөдөлгөөн нь булчингийн хүчийг хадгалж, за зүрхэн сайнаар нөлөөлж, за биеийн жинг хэвийн хэмжээнд нь барих, за мөн чихрийн шижингийн архаг өвчнөөс сэргийлэхэд чухал үүрэгтэйгээс гадна дасгал хөдөлгөөн тархинд нэлээд их нөлөөтэй гэж хэлсэн байна. За олон судалгаагаар тогтмол дасгал хийдэг хүмүүсийн тархины ой санамж, сэтгхүүг удирддаг хэсгүүд нь хөдөлгөөн багтаа хүмүүстэй харьцуулахад илүү сайн хөгжсөн, за зарим тохиолдолд илүү том хэмжээтэй байдаг гэж үзсэн байна. За энгийнээр хэлэх юм бол та бие хөдөлгөх бүртөө зөвхөн хөл, гар, булчингаа ажиллуулж байгаа юм биш юм байна. Та дархиндаа ч бас би одоо ажиллаж байна, сэрж байна, шинжлэгдэж байна гэсэн тохиог өгч байдаг байна. За ялангуяа дунд зэргийн эрчимтэй дасгалыг 6 сар эсвэл 1 жилийн турш тогтмол хийхэд тархины зарим хэсгийн эзлэхэн нэмэгдэхтэй холбоотой гэж үзсэн байна. За та тэгвэл ямар дасгал тархинд хамгийн сайн бол гэж бодож магадгүй. За Харвардын их сургуулийн тайлбарснаар одоогоор ихэнх судалгаа алхалт дээр төвлөрсөн байна. Гэхдээ зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг аэробикийн дасгалууд, за жишээлбэл хурдан алхах, дугуй унах, усан цэлэх, бүжиглэх зэрэг хөдөлгөөнүүд бас тархинд маш ашиг тустай гэж тэд үзсэн байна. За яагаад гэвэл ийм төрлийн дасгалууд цусны эргэлтийг идэвхжүүлж, хүчил төрөгчийн ханамжийг нэмэгдүүлээд биеийг бүхэлд нь сэргээдэг байх нь байна. За таны тархич бас цус, хүчил төрөгч, шим тэжээлээр тэжээгдэг эрхтэн, за дасгал хөдөлгөөн таны тархинд хоёр талаас нь тусалдаг байна гэж ойлгож болох нь. За нэгдүгээр тархины эрүүл бүтэц үйл ажиллагааг дэмждэг байх нь. За хоёрдугаар сэтгэл санаа, нойр, стрессийг зохицуулснаар ой санамж болон сэтгэх чадварт эерэг нөлөө үзүүлдэг байх нь. За мөн нэг сонирхолтой дасгал бол тай чи. За Харвардын их сургуулийн нийтлэлд нийтлэгдсэн судалгаанд тай чин ахмад наснуудын танин мэдхүүн үйл ажиллагаа нь за ялангуяа анхаарал төвлөрүүлэх, ой санамж, асуудал шийдвэрлэх чадварт тус болдгоо гэж хэлсэн байна. За гэхдээ та заавал тай чи хийх ёстой гэсэн үг биш. Гол санаа нь ер нь тархинд хамгийн хэрэгтэй хөдөлгөөн бол тогтмол хийж чадах хөдөлгөөн юм байна. За та алхаж болно, сунгалт хийж болно, бүжиглэж болно, за хөнгөн дасгал хийж болно. Хамгийн чухал нь эхлэх, за мөн үргэлжлүүлэх хэрэгтэй юм байна. За тухайлбал та дунд зэргийн эрчимтэй дасгал хийхийг зорж болно. За энэ нь өдөр бүр заавал 1 цагийн дасгал хий гэсэн үг биш. Та өдөрт 20-30 минутанд за хурдан алхаж эхэлж болно. За эсвэл эхэндээ бүр 5 минут ч байсан гэсэн алхаж болно. Дараа нь 7 хоног бүр 5 эсвэл 10 минутаар нэмэгдүүлээд та алхаж болно. За жижиг эхлэл урт хугацаанд том өөрчлөлт болдгоо гэж тэд дурдсан байна. За өнөөдөр хийсэн 10 минутын алхалт маань маргааш таны амьдралыг шууд өөрчлөхгүй байж магадгүй. Гэхдээ 6 сарын дараа, 1 жилийн дараа, за 5 жилийн дараа таны бие тархинд нэлээд их нөлөөлдөг байх нэ. За тэгэхээр өнөөдрийн гол санаа маш энгийн. Дасгал хөдөлгөөн бол зөвхөн турах тухай биш юм байна. За зөвхөн булчинтай болохч биш, зөвхөн зүрхээ хамгаалагч биш. Дасгал хөдөлгөөн бол таны дархиа хамгаалах, ой санамжаа дэмжих, нас ахих тусам өөрийгөө илүү идэвхтэй сэргэлэн бие даасан байлгах нэг арга юм байна. Эрүүл биед сарвал ухаан оршин гэдэг үг зүгээр нэг хэлц үг биш юм. За хэрвээ танд энэ видео таалагдсан бол лайк дараарай, subscribe хийгээрэй. За мөн найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаарай. За дараагийн бичлэг дээр уулзцгаая. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.